Дэлхийн хэмжээнд бол 0-6 настай ялангуяа 0-3 нас тэ ихний 1000 хоног гэлээр тэр энэ хугацаанд бол хамгийн их зөв хөрөнгө оруулалтыг хийх нь бол тэ ирээдүйн бидний нөгөө яриад байгаа хүсэн хүлээдэг сайхан Монгол хүн гэдэг юм уу дэлхийн хүнийг бий болгоход бол хамгийн суурин тавигдаж байгаа. Тэгээ энэ яагаад энэ зөвхөн 0-3 наснд явагдаад байна гэхээр ер нь бол тархины хөгжлийн 80% яг энэ үед тогтож байгаа байхгүй. Тэндээс юу харна, юу сурна, юу цээжилж авна, ямар дадлыг бий болгоно яг тэр бол ингээд тэр чигээрээ суурин тавигдчихж байгаа. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээллээр дийлэнх олох үзэгчид маань subscribe төвчлуур дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлуур дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. Сайн уу манайхаа, энэ өдрийн мэндийг хүргэе. Бид ээлжид нэг дугаараа та бүхэнтэй амьдралттай хэрэг болох ус мэдээллийг багцлж хүрэхээр бэлэн болсон байна. За энэ мэдээлэл юу ах вэ гэхээр та бага насны хүүхэдтэй юу хэрвээ бага насны хүүхэдтэй бол хэрхэн хүүхдэд хүмүүжүүлэх вэ гэдэг асуултанд та өөрөө дангаараа хариулж чадчих байна уугүй юу гэдгийг таныг шалгаад үзээрэй. Тэгээ бүх аав ээж нар, ах эгч нар хэрвээ бага насны бүр балчирхан тгээс 6 насны хооронд хүүхдүүдтэй болвол энэ ярилцлага зөвхөн тань зориулсан ярилцлага байх болно. Тэгээд ирээдүйд та магадгүй хүүхдтэй болох бах. Таны хүүхд бас хүүхдтэй болох бах. Өнөөдрийг хүртэл бидний хүмүүжлийн аргаар яаж явсан бэ гэхээр малчаа айлд төрж өссөн хүүхдийг аав ээж нь хүмүүжүүлсэн байдаг. Гэтэ тэр аав ээжийг тэдний аав ээж хүмүүжүүлсэн. Тэгээд энэ нь залгамжилж явсаар байгаад хөдөөнөөс хотод ирээд манай хүн амын дийлэнх олонх нь буюу хотод амьдарч байгаа хүмүүс маань ахуй өөрчлөгдсөн нөхцөл байдалд хүүхдээ хүмүүжүүлж байгаа нэг тийм сонин нөхцөл байдал бид нар байна л да. Сонин гэдэг маань юу гэж нэхлээр яг тодорхой биш гэсэн үг. Тэгээд яах нь мэддэхгүй ирээдүйд юу болох нь таамаглахад бэрх тийм нөхцөл байдалтай байна л гэж би ойлгодог. Тэгэхээр хүүхэд хүмүүжил дээр сургуулийн болон цэцэрлэгийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс шууд тэр хүүхэд хүмүүжүүлэх хариуцлагыг дан ганцаар үүрэх ёстой мэт зарим аав ээж нар харж үздэг. Яг гоо тэгж харахтаа болно шүү, тэгж амжихгүй байгаад бас асуудал байгаа. За гих мэтчлэн ингээд хүүхдийг яг яаж хүмүүжүүлэх юм бэ гэдэг тийм арга зүй ер нь биднэрт тийм ил биш байна. Гэхдээ энэ арга зүйг бий болгоцсон. Дээрэс нь олон улсад энэ арга зүйгээ түгээгээд филантропи гэж хэлдэг. Юу вэ гэхээр нийтийн сайн сайхны төлөө өөрт байгаа хөрөнгө цаг хугацаагаа зарцуулдаг хэсэг бүлэг хүмүүс гэж байдаг. Тэгээд ийм сэдэлтэйгээр анх үүссэн One Sky гэж байгууллага байдаг. Тэгээд энэ байгууллага нь дэлхийн 4-5 улсад өөрийн гэсэн яг ийм хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг. Гэхдээ ашигын бус зөвхөн энийг зорилттой бүлгийн хүмүүст ингээд зорилттой бүлэг гэдэг маань яг энэ мэдээлэл мэдлэг шаардлагатай байгаа хүмүүсээ олж тогтоогоод тэгээ энийг хүргэдэг юм байгууллага. За өнөөдрийн энэ ярилцлага бол тэр чигтээ бид нэр хэрхэн хүүхдээ хүмүүжүүлэх үү гэдэг чиглэлд байх болно. Хүүхдийг хардаг гэдэг нэг үг үнтэй. Би хүүхдээ харж гин гэдэг. За энэ бол яг бид нэр өөрсдөө амаараа буруу зүйл хийж байгааг хэлж байгаа байхгүй. Бид хүүхдийг зүгээр аюулгүй байлгах үгүйг л харж байна л гэсэн үг. Тэ хүүхдээ саатуулах бол тэр хүүхдийг ямар нэгэн байдлаар анхаарал нь олон зүйл рүү төвлөрөөд хааш гүйлдээд байх юм бол тухайн хүүхдийг саатуулаад нэг доор ингээд үг нь ойлгомжтойгоо шүү дээ. Тэгээ саатуулсан байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг маань хамтдаа байхдаа тэр хүүхдийн ирээдүйд ямар хүн болох вэ гэдэгт нь та үйлдэл хийж байгаа л хэлбэр гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ энэ чиглэлдлийн мэдээллийг хүргэхээр One Sky олон улсын байгууллагын Монгол дахь захирлыг хийж байгаа мөнхтүүл адагтайг урьсан байна. Тэгээд бид ер нь бол 8-7 хоног үргэлжилдэг сургалтын хөтөлбөр байдгийг бид нэр зах цухаас нь ярих болно. Бүгднийг өгч чадахгүй байх гэж би бодож байна. Гэхдээ энэ хөтөлбөр байдаг хүмүүст нээлттэй байдгийг татуулах юм бол мэдээж энэ мэдлэгийг авъя гэж хүсэх болно. Тэгээд би тэрийг бол танд баталгаатай хэлэх байна. Тийм учраас би энэхүү ярилцлага хамгийн ихний асуулт нь за сая хүүхэд хүмүүжүүлэх гэдгийг би өөрийн үгээрээ тодорхойллоо тий. Тэгэхээр бид нэр яагаад хүүхдийг тгээс 6 насны хооронд нь хүмүүжүүлэхэд нь ер нь чаддаг бол бүх
хүчээд ажиллах ёстой вэ гэдгийг та нэг тайлбарлаж өгөхгүй юу? Шинжлэх ухааны талаасаа. За миний ойлгосноор бол тэгээс 6 наснд бүх зүйл бий болж байгаа гэж ойлгоод байгаа. Бүх зүйл гэдэг маань одоо миний өнөөдөр өдий зэрэгтэй байгаа маань бол ерөөсөө тэгээс 6 насны хооронд л шийдэгдсэн байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ би өдий зэрэгтэй байгаа маань дутуу байгаа бол тэнд хин нэг надтай дутуу ажилласан гэж дүгнэх гээд байна гэсэн үг. Та энийг яг одоо та нарт юу гэж энэ мэдээллийг зааж сургадгийг тэрийг биднэрт хэлж өгөхгүй юу? За юуны өмнө бас ярьцлах дурсан танд баярлалаа. Тэгээд би бас таны подкастыг айгүй идэвхтэй сонсдог, таны нэг бас дагалдагч байна. Тэгээд өнөөдөр өргөдөж оролцож байгаадаа маш их таатай байна. За мэдээж хэрэг одоо таны асуултанд хариулахад мэдээж энэ бол нэлээд тийм өргөн үрээний тэ нэлээд их тийм судалгаа шаардсан ч гэдэг юм уу ийм сэдвэлтэй. Ялангуяа одоо хүний хөгжлийн асуудлыг аваад үзэх юм бол түрүүний таны яг хэлсэнчлэн 0-6 наснд бол одоо тархины шин хөгжлийн 80% тогтчихж байгаа. Тэр бол одоо судалгаагаар үгшээ нотлогдсон тий олон жил одоо энэ хэсэгт бид нар илүү анхаарал хандуулах хэрэгтэй байна гэдэг дэлхийн эрдэмтдтэй аль эрт судлаад гаргацсан. Тэгээ энэ лөө бол одоо сүүлийн үед дэлхийн хэмжээнд хамгийн их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа тий. За тэгээд мэдээж хэрэг хамгийн том төлөөллөөс нь бас дурдвал Хекманы том судалгаа байна тий. $1 хөрөнгө оруулалтыг бага насны хүүхдийн хөгжилд зарцуулвал $13 орж эргэж ирнэ гэдэг ингээд бүр бодтой мөнгөн дүнгээр ингээд тооцоод гаргацсан судалгаанууд гарсан. Тэгэхээр энэ судалгаанаас үндэслээд ер нь дэлхийн хэмжээнд бол 0-6 настай ялангуяа 0-3 нас тэ ихний 1000 хоног гэж ярьдаг. Тэр энэ хугацаанд бол одоо хамгийн их зөв хөрөнгө оруулалтыг хийх нь бол тэ ирээдүйн бидний нөгөө яриад байгаа хүсэн хүлээдэг сайхан Монгол хүн гэдэг юм дэлхийн хүнийг бий болгоход бол хамгийн суурин тавигдаж байгаа. Тэгээ энэ яагаад энэ зөвхөн 0-3 наснд явагдаад байна гэхээр ер нь бол тархины хөгжлийн 80% яг энэ үед тогтож байгаа байхгүй юу? Тэндээс юу харна, юу сурна, юу цээжилж авна те ямар дадлыг бий болгоно яг тэр бол ингээд тэр чигээрээ суурин тавигдчихж байгаа. Хэрвээ энэ насанд ямар нэгэн хайр мэдрэхгүй, хэрвээ энэ насанд одоо үлсдэг те магадгүй хэрвээ энэ насанд хин нэгэн харилцдаггүй те тэр хүүхдийн яг үндсэн 4 ийм одоо хүүхдийн хөгжил байгаа юм л да. Нэгдүгээрт нь одоо бие бэлтрийн хөгжил байна те нөгөө хүүхд чинь өсөж том болох хэрэгтэй. За тань мэдхүй хөгжил байна. За хэл ярианы хөгжил байна те. Тэгэхээр нийгэмшгүй хөгжил гэдэг ингээд 4 үндсэн хөгжил байгаа байхгүй. Хэрвээ энэ дээр хүүхдтэй хин нэгэн харьцахгүй, хайр мэдрүүлэхгүй тодорхой хэмжээгээр одоо хөгжлийн ядаж одоо өөрийнхөө одоо орчинд бүрдүүлж чадахгүй бол тэр хүүхд одоо нөгөө маш их тийм травматай хүүхдүүд бий болох магадлалууд гарч ийн тийм ингээл заримдаа подкаст дээр ярьдаг шүү дээ. Сэтгэл зүйн травма ханаас ирсэн байна, бага наснд эхэлсэн нь том болоод одоо ур чадвар бүх амьдралынх нь одоо чанарт нөлөөлж байна гэх тийм. Тэр энэ бүх зүйлүүд энэ бага наснд тогтох одоо процесс бол явагдаж байгаа гэдэг дэлхийн нийтээр одоо зөвшөөрсөн. Тэгээ одоо хамгийн наацхан нэгтч одоо 2015 оноос хойш гихтэл ерөөсөө бага насны хүүхдэд хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулалт бол бүр хэдэн 100 дахин нэмэгдсэн байж байгаа. Яг тэгвэл улс орон болго энийг ойлгоцсон. Тэгээ шиг илүү одоо хөрөнгө оруулалтаа хийдэг гэсэн үг те. Тэгэхээр ямар хөрөнгө оруулалт хийвэл хүүхдийн хөгжил нэмэртэй гэдэг гэхээр ээж аав нар мэдлэгтэй ах хэрэгтэй байгаа. Хамгийн түрүүнд. Яг тэгвэл хүүхдийн хамгийн анхны багш юм бэ? Ээж аав те. Эсвэл эгч ах нь эсвэл эмээ өвгөн бага асарч хамгаалж байгаа хүн болгон тэрний хамгийн анхдагч багш. Хэрвээ тэд нар жоохон мэдлэгтэй байгаад хүүхдтэй те илүү сайхан одоо ингээд дотноор ажиллаад хүүхдээ сонсоод тэр хүүхдийн дотор байгаа төрлөх одоо авиас магадгүй тэр төрлөх гоё юм ур чадваруудыг илрүүлж чадах юм бол бид нар илүү одоо бодтой те ийм сайхан одоо юу гэдгийг хүмүүжлэлтэй хүний бий болгох юм боломжтой гэсэн үг. Тэгэхээр маш олон төрлийн одоо төвшөнд ач холбогдол гарч ирж байгаа. Нэгдүгээрт нь тэр хүүхдэд хөгжилт нь хувь нэмэр орно. Хоёрдугаарт нь гэр бүлд хувь нэмэртэй яагаад гэвэл тэр хүүхд хэрэг амжилттай хүн болж хөгжвөл мэдээж гэр орны хөгжвөл те одоо асуудалд бол маш их хувь нэмэр оруулна. Хоёрт нь бизнест ч гэсэн одоо бидний хүсэн үлээгээд байгаа ажил олгогч нар юу хүсдэг вэ гэхээр маш зөв хандлагатай гоё ажилд авах гэдэг шүү дээ те. Техникийн болон ер нь одоо хувийн ур чадвар те. Тэр хүн бий болно. Тэгээ ингээд том зургаар нь харах юм бол төр засагч гэсэн харьцангуй бага хөрөнгийг зарцуулах юм боломжийг олгож байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол бага наснд одоо хөгжил зориулаад хэдүүлээ харьцангуй те өндөр хувь нэмрийг оруулж чадах юм бол эцсийн дүндээ бид нар нөгөө те маш их өндөр үр ашгийг хүртэх боломжуудыг хардаг. За
бид нэр тэгээс 6 насны хүүхдүүдийн өсөлт хөгжилт нь яагаад чухлыг нь олоод мэдчихлээ те. Энэ дээрээс яг хөтөлбөрийн хүрээнд аваад үзэх юм бол бид нэр ямар одоо бааз суурийг энэ хөтөлбөрийг эзэмшихээс өмнө одоо хангасан байх ёстой. За би юу гэж хэлэх гэж юм гэхээр мэдээж аав ээжнэр бол төрөөл хүүхдтэй болсны дараа байгаль өөрөө тэр хүүхдийг инрэх мэдрэмжийг өөрсөнд нь өгчдөг те. Тэр хүүхдийн төлөө юугаач хийхээс одоо аргагүй болгоцсон байдаг. Гэтэл яг энэ хугацаанд яг ижлэх энэ хугацаанд юу болж ийн гэхээр бидний амьдралын хэв маяг маань өөрөө тийм хахир хатуу байгаа учраас те. Одоо эдийн засаг макро болон микро экономи гэдэг эдийн засаг гэдэг ингээд асар том дэлхийн ертөнцийн өөрөө нэг тийм тодорхойгүй дайн байлдаантай бие биенээсээ хараат жижигхэн ядуу бол бүр томоосоо хараат гэх мэтэр ингээд ийм нөхцөл байдал байна. Тэгэхээр яаж юм гэхээр зарим нэг гэр бүлд яахын аргагүй та хөдөлмөрлөж энэ ардалт төрүүлсэн хүүхдээ ямар нэгэн байдлаар өөр одоо цаг хугацаа зарцуулахгүй байхгүй болвол хоол ундгүй болно гэх мэтчлийн юмнууд байна л да. Тэгэхээр яг энэ дээр одоо та бүхэн за хамгийн багтаа яа гэж эхнээсээ те хөтөлбөр яаж эхэлдэг вэ гэдгийг та хэлж өгөхгүй. За яг манай байгууллагын хувьд бол яг нөгөө одоо энэ бага насны хүүхдийн хөгжлийн чиглэлээр 26 жил ажилласан туршлагатай юм байгууллага. Ялангуяа төрийн дурдсанчлан тий Азийн 4 орнд бид нар ажиллаж байна. Бүгд найрамдах Хятад ард улс байна, Вьетнам байна, Монгол байна, тэгээд Гонконг. Тэгэхээр бид нар бол мэдээж хэрэг одоо юу гэдгийг эцэгчүүд завгүй байгааг ойлгож байгаа. Гэтэ яг ингээд нөгөө хүүхдүүдэд хэдүүлээ хаваад харах юм бол нэг бол гэр бүлийн орчин өсөж байна. 0-6 настай хүүхдүүд. За нэгсгүй бол ээж аваагүй бол бас одоо өөр тийм эмээ өвөдөр өсдөг ч юм уу гэдэг юм уу тий ах дүү дээр өсдөг гэдэг юм уу эсвэл одоо тодорхой хэрэгсэл шаардлагын үндсэн дээрээс айл тавиад өсдөг ч гэдэг юм уу тий ийм нөхцөл байдал бас байна. Өшөө эсвэл бүр ээж аваагүй гэдэг юм уу хүүхдүүд асрамжаа газар төсөж байгаа. Тэгэхээр бид нарын зүгээр одоо яг ингээд гол харж байгаа юм бол хүүхд хаанч өссөн бай. Яг л ижил төвшний мэдлэг одоо хөгжлийг бол авсан байх хэрэгтэй. Сургуульд орохдоо 6 настай хүүхдүүд яг л ижил төвшний гаранаас гарах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр бидний одоо хийгээд байгаа юм бол нэгдүгээрт нь эцэг их, хоёрт нь асран хамгаалагч, гуравт нь сургууль хүмүүжүүлэгч байна те. Ингээ олон төрөл рүү ингээд юу гэдгийг өөрснөө хувь нэмрэг оруулъя гэдэг ингээ хичээж байгаа. За яг эцэгчүүдийн түвшинд бол мэдээж хэрэг одоо юу гэдгийг амьдралын нөхцөл байдал таны хэлсэнчлэн одоо дэлхийн том асуудлаас болоод юу гэдгийг хөлбөр эрхлэх хэрэгцээ шаардлага байна. Шилжин сурч байгаа бүлгүүд байна. Тэр ингээд хүн болгоны нөхцөл байдал болондоо магадгүй хүүхдээ гарах цаг бол янз янз байгаад байгаа байхгүй. Зарим ээж аав нар яг манай одоо хөдөлмөрийн хуулинд бол бид нар 3 нас хүртэл ээж бол хүүхдээ харах хэрэгтэй. Одоо жишээ ажил хөдөлмөр эрхэлжсэн ээж бол 3 нас хүртэл хүүхдээ асрах юм эрхтэй. 3 насны дараа бол ажилд орно. Тэр бол одоо юу гэдгийг айл болгол хүүхдээ та цаг гаргаад хүмүүжүүлээрэй л гэдэг байгаа байхгүй. Гэхдээ ажил хийдгүү бас бүлгүүд байгаад байна те. За ажил өшөө бүр ингээд декреттэй мөртлөө хүрхий үнэхээр одоо бид нар бол бас 100% ээжийг дэмжиж чадахгүй шүү. Цалинтай ээжийнх нь тэтгэмж хэдэн дүүр байгаа л Монголын нөхцөлтэй 50,000 төгрөг авч байна. За энэ нөхцөлд бол ээжүүд, аавууд, за хинч бай ер нь бол ажил хийх нөхцөл байдал байгаад байгаа. Зүгээр яг бидний харж байгаагаар хүүхдэд цаг гаргаж гэхээсээ илүү хамгийн гол нь гаргаж байгаа цагаа бас нэг жоохон чанартай гаргаач хэл гэдэг мессежийг аль болох өгөхийг мэрэж байгаа. Жишээлбэл та одоо ингээд ажилдаа явж мэдээж хүн болго явж 1-5 дахь ажилдаа явна тий. Зарим үед хагас сан бүтэн санд ажиллаж байна. Гэхдээ хүүхдтэй гэрте байгаа үедээ аюу гай хүүхдтэйгээ харьцаач тий. Хүүхдийн хөгжлийг энгийнээр дэмжиж гэдэг байгаа. Жишээлбэл орж ирээл хол ээж ихтэй ээж хүн хоолол зүгээр хийхээ бодоод байх уу эсвэл хоол хийж явахдаас хүүхдээ хөгжүүлж болох юм а гэдэг ийм ойлголтуудыг бид нэр өгөхийг хичээж байгаа. Хамгийн энгийнээр жишээлбэл одоо ээж орж ирээл хоолоо хийж явахдаа төмсөө арилгаж явахдаа ээж нь өнөөдөр төмс арилгаж байна. Төмс бол бүрэнгийн хэлбэртэй бор өнгөтэй ийм газар хөрсөнд ургадаг зүйлээ. Энэ бол бас л боловсрол болгож байгаа. Энэ хэлбэр байгаа байхгүй. Хүүхдтэй би танин мэдүүлж гин те. Давхар би хүүхдтэйгээ харилцаж гин. 3 тэгвэл манай хүүхэд эндээс хоол хийхэд би төмс арилгадаг юм байна. Ойлголоо. Төмс би идж байгаа юм байна. Ойлголоо те.
Тэр ингээд нөгөө нэг одоо юу гэдгийг хамгийн энгийн аргаар ээж хүн аав хүн яаж хүүхдээ хөгжлөд дэмжих болохыг дээл бид нар заадгийн энэ сургалтуудаараа. Тэгэхээр ээж хоол ээж хата дэмжих болох юм байна. Хувцас угааж хата дэмжих болд юм байна. Өнгө таниулж болж байна тэнд те. Аав одоо жишээлбэл телевизэр үзгээл креслэл дээр байж хахаар нэг удаа босч ирээд хүүхдээ тоглож байгаа тоглоомор тоглож болох нь байна. Хүүхдээ ажиглаж болох нь байна. Миний хүүхд энийг тоглохдоо аз жаргалтай байгаад байна уу? Энийг тоглохдоо аз жаргалтай байгаад байна уу? Хэрвээ тэр хүүхэд жишээлбэл заримдаа хүүхдүүд одоо ингээ өрдөг юмд аягүй дуртай математик сэтгэлгээ аягүй өндөртэй хүүхдэж болно. Тэгвэл тэрийг нь чи яаж дэмжих юм те. Тэгэхээр аав ээжүүд зүгээр ингээ гэртээ байгаа тэр цагийг л аягүй гоё тийм чанартай өнгөрөөдөг байгаа чи. Тэгээд хүүхдийн тэр онцлогийг олж хараад яаж дэмждэг байх вэ гэдэг арга аргачлалыг бид нараас суралцаач л гэж. Тэгэхээр хэрвээ тэрийг тэгж чадхал юм бол ямар ч завгүй ээж байсан, ямар ч завгүй аав байсан те тэр хийх боломжтой. Эсвэл имэн хардаг байлаа гэхэд имэн хэрвээ мэдлэгтэй бол тэрийг өмжилж болох байхгүй. Тийм. Тэгэхээр team content-аар бид нар явуулдгийн сургалтуудыг. Тэгэхээр хүүхдийг яг тухайн наснд нь асарч хамгаалж байгаа хин нэгэн хинч байж болох юм шүү дээ. Тэдгээр хүмүүст энэ аргачлалуудыг зааж өгдөг гэж байна тийм. За сая та хэллээ асар энгийн зүйлсээ гэдэг. Яг энэ 8-7 хоногийн хөтөлбөр дотор ямар бүлгүүдэд хуваацсан байт юм бол та тэрийг танилцуулж өгөхгүй. Тэнд мэдээж нэг систем байх хэрэгтэй байх тийм. За одоо яг манай санал болгож байгаа сургалт бол 13 сэдвийн өрөөнд явагдтыг. За 13 сэдвийг бол Монгол ээж аав нартай бид нар уулзаад ямар асуудлууд тулгараад байна те гэдгийг тодорхойлоо. Тэрний үндсэн дээр боловсруулагдсан хөтөлбөр гэж байгаа. За 13 сэдв нь бол одоо хамгийн ихнийх нь маш энгийн одоо зүгээр тархины гайхамшиг гэж юу гэлтэй те. Тархи гэж юу юм? Хүүхдийн тархи яаж ажилтдаг юм те. Хэдэн мянган эс эхний одоо тэр 1000 хоногт бүрэлдэжээдгийн энэ хугацаанд таны эс үйлдэлүүд яаж энэ дэр тусдаг юм бэ гэдгийг л харуулж ойлгож байгаа. За хоёрт нь одоо бид нар хүүхдийн хоолт хичээл байж гэн тий. Мэдээж хэрэг нөгөө бага насны хүүхдийн асуудал ярихаар зөвхөн боловсролын асуудал ярихгүй бас дахиад эрүүл мэндийн асуудал асаргаа гэл зөндөө олон зүйл яригдана л да. Тэгэхээр 13 сэдв дотор бол маш олон сэдв байгаа. Хүүхд ууралж уцаарлуул яа дээ тий. Яагаад ууралж уцаарлдгийг ер нь ямар наснд илүү тэр явагдах магадaltaй 2 наснд юм уу 3 юм уу тий. За тэгээд насны ангилалтаар хүүхдтэй ер нь яаж харилцуул зүгээр тий. Хэлж байгаа хүүхд чинь ямар үр нөлөө үзүүлдэг гэдгийг энгийнээр ойлгох тий. За дээрэс нь за хоолт хичээл байна. За хоолт хичээлийг ярихаар бид нар нөгөө юу худалдаж авах вэ гэж асуудлууд яригддаг байхгүй. Тэгэхээр бид нар сургалтынхаа өрөөнд бол хамгийн энгийнээр 7000 төгрөгийн дотор ээж хүн ямар хоолыг авч өгч хүүхдийг дэмжих болд юм бэ гэдгийг харуулдаг. 8 удаа манай дээр сургалтанд ирэхдээ 8 янзын л багц авдیں۔ Тэгэл 8-ын дээр бид нэр тайлбарлана. За энэ юм ач холбогдолтой. За мэдээж хэрэг дийлэнхтэй бол үндэсний үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнүүдийг санал болгоно. Ялангуяа хизээ идүүл охиромжтой байдаг ямар хоолтой илүү идүүл амар байдгийн те 7000 төгрөгөөр дэлгүүр ороод яг юуг авах боломж байна гэдгийг ингээд бодтойгоор харуулж өгөх ийм ажлууд. Тэгэхээр энэ бол зөвхөн энгийн одоо дэмжлэг үзүүлж байгаа хэлбэр гэсэн үг л те. За дээрэс нь тэр 7-д ямар учраг юм бэ? Яагаад 7000 гэдэг вэ? Айгүй энгийн. Яагаад тэгсэн бэ гэхээр яхаа бид нар ингэж батсан байхгүй эхлээл за нэг 100000 төгрөг 100000 арай их юм биш үү те ээж аваадад ингээл гараал юм авахад 5000 бас арай л ч те жоох юм биш үү. Ер нь бол ээж аваад ингээ ажиллаад тахад нэг ойролцоогоор нэг 7000 төгрөгөөр орсон хүн болго нэг кола нэг чипс ч юм авч өгөөд идэм байх л да хүүхдтэй. Тэгээ тэрийг бид нар олж харсан учраас албаар тэр одоо хэмжээнд тогтоогоод тэгээ тэргээр юу авдаг юм бэ гэдгийг л танилцуулдаг байхгүй. Тэр авж байгаа эрүүл мэндэд одоо юу гэдэг нь тустай биш зүйлийн оронд эрүүл хоол авахыг л та нар санал болгож байгаа гэсэн үг. Тий. Одоо жишээлбэл сүс хүн бүтээгдэхүүн байвал хаана хүрээд яаж хүүхдэж өгч байгаа юм те. Коллаб бол ямар үр нөлөөтэй юм бэ гэдгийг ингээд сургалтаараа дамжуулж өгнө. Гэхдээ давхар өшөө бүр ингээд алхамжлаад яг юуг нь авах юм л зааж өгч байгаа байхгүй. За тэгэхээр 13 сэдвт маш олон сэдв байгаа. Энийг шилгээл те. Энийг шил гэдэг нь одоо хүн болгон л мэдээд байгаа юм шиг жишээлбэл одоо нэг талаараа тэр ч одоо хайр байгаа байхгүй. Хүүхдээ яаж тийм одоо гоё юм ойр дотн харилцаа үүсгэдэг те. Гэхдээ давхар хит хайрлахгүйгээр те. Хит хайрлахгүй гэдэг нь одоо жишээлбэл хитрхи хэрэглүүлсэн өгдсөн байгаа те. Туртагаа авдаг дэлгүүр араал ойрлно те, чарлна. Ээж аав тэрэнд нь хариу үйлдэл үзүүлээ сурцсан байгаа байхгүй. Шууд авч өгөөл те. Тэгэхээр энэ гişл гэдэг бол харьцангуй одоо юу гэдгийг хайрлахаас гадна чи яаж зүгээр хайрлах юм бэ гэдгийг бид нар бас энэ дээр зааж өгч ирнэлцэж байгаа. Тэгэхээр маш олон энэ 13 Монгол эцэг эхчүүдэд яг хэрэгтэй сэдвүүдийг бид сонгож аваад тэрийгээ ингээд 8 хичээлд ингэж хуваагаад тэгээд дээрэс нь ирэх болгонд нь одоо яг тэр сэдвийн хүрээнд ажиллах
тасгалуудыг өгнө. Ном өгнө, тоглоом өгнө. Тэрийг тоосноор хүүхдээ яаж өгч болох вэ гэдгийг бид нар 8-7 хоногийн туршид дадал болтол зааж өгнө. За тэгэхээр 8-7 хоног ээж ингээл хүүхдтэйгээ ээлжилж ирэх болгондоо нэг тоглоом авч байгаа тоглосоор байгаа ном уншиж өгсөөр байгаа 8-7 хоногийн дараа би ийм л цагийг хүүхдтэй гаргах хэрэгтэй байсан юм байна. За энэ маань миний хүүхдийн хөгжлийг ингэж дэмжих юм байна. Тэрнээс биш би утас бариулт суулгаж болохгүй юм байна тий. Эсвэл магадгүй одоо юу гэдгийг орилоо тахт би ууралж хашгирч болдгүй юм байна тий. Ууралж хашгирахгүйгээр яаж хүүхдийг дугаа олгодгийг тий. Би ингээд нэг энгийн жишээг бас хаваалцъя гэж бодож байна л да. Жишээлбэл манай хүүхд одоо 4 настай. За би тэгээд нэг 6 сартай хахад нь одоо энд ажилд орж байгаа байхгүй юу? За ажилд орсон шалтгаан ч гэсэн бас ерөөсөө хүүхдтэй холбоотой. За тэгээд нөгөө эхний хичээл дээр болохоор битгий гэдэг үгний талаар яриад байна. Тэгээ ер нь юмыг хэлэхдээ бол битгий гэдэг үгийг битгий хэлгээл байгаа байхгүй юу? Тэгээ бүр гайхаа тэг яаж ойлгох юм болоо гэж би. Тий, одоо жишээлбэл манай хүүхд ингээл байн гүдэг. Хөсөн зугаал гүгээд идэг. Тэгэл би одоо ингээл битгий гүү гэд хар гүгээд идэг байхгүй нөх чинь. Тэгээд одоо би ойлгохдоо бол зөвлөнөр хэлэх хэрэгтэй гэж бол битгий гүүгээрээ гисэн ч гүн. За тэгсэн чинь манай сургалтын дээр бол манай багш нар тайлбарлаж байна. Битгий гүү гэж хэлдэг үгний битгий хизээс хүүхд сонсдгоо. Ялангуяа 20 настай хүүхд. Гүү гэдгийг сонсдог юм байна л да. Тэгэл гүүгээд идэв юм байна. Тэгээд би за тэгээ яаж юу нь бол тэр хэлэх хэрэгтэй вэ гэхээр миний охин аяархан алхаарэ тий амар хурдан гүхээр ингээ хөлс айгүйх гарддаг юм аа. Тэгэхээр нэг ч удаа сөрөг үг оруулахгүйгээр хэлж сур гэж байгаа байхгүй. Тэг энэ бол надад амар хэцүү дадал байсан байхгүй яг миний хувьд. Битгий тийг болооч битгий хүүх зохиод суугаач тэг ингэ нэг байнга юм захирангуй би хэлдэг байгаа байхгүй. За тэгэхээр энэ сургалтын дараа би өөрөө яаж өөрчилсөн гэхээр за миний охин 50 дээрээ тий битгий яраарай. За гүүж авах юм бол аяархан тий алхаараа миний охин гэл тий иймэрхүү маркер хэлэхээр хүүхдээ тэрийг хүлээж авт юм байна. Тэгэхээр үгүй гэдэг үгийг хизээж битэл бити гэдэг үгийг хизээж битэл гэл манай багш нар зааж байгаа байхгүй. Тэр ийм энгийн бөгөөд ингээд нэг тийм бидний мэддэггүй юмнуудыг тэн дээр заах гэж хичээж байгаа. Тэгээд амархан гэхдээ тэрийг яхаа ингээд яг хувь хүн дээр хийх бол аюу хэцүү. Болооч гэл би бүр байн хэлчих гэл байгаа юм чи ерөөсөө. Тэгэхээр ээжүүд маань ингээд нөгөө амархан хийж болох зүйлийг бид нар ингээд нөгөө сурч мэдсэн мэргэжлийн хүмүүс учраас зааж өгч байгаа байхгүй. Тэгээ хүүхд чи өөрчлөгдөн. Тэгээд чи ингээд уурлахгүй байгаадахаар хүүхд амар гой харилцаатай олон чамтай. Тэгээ тэрийг бол би ингээд жишээлбэл бодит байдал дээр амьдрал дээр маш олон харцсан хүн сууж байгаа байхгүй. Тэгээ би ээж аав нар юу гэж боддог вэ гэхээр үнэхээр энэ сургалтын цаг гараа суугаасай тий. 8-7 хоног. Гэхдээ 16 цагийн хөтөлбөр. Тэгэхээр нэг эрэхтэй 20 цаг суун тий. Тэгээд 7 хоног ир суучаад явахтаа нөгөө ном тоглоомын багцаа авч яваа хүүхдтэйгээ ажиллажаад ирж зөвлөгөө авна. За манай сургалтын сухаар бас нэг гоё юм бид нар санал болгодог л да. Хүүхдэд харуулдаг байхгүй. Жишээл би хүүхдэд дагуулж чад. Хүүхдээ манай одоо мэргэжлийн сурагч багш нарт харуулаад тэг би өөрөө сургалтанд сууж байгаа. Зарим ээж аав нар бол бүр ингээ гэр бүлээр ирдэг. Хөртөөгөө хойлоо суугаал те. Хүүхдийг бид нар бид нар яагаад харж өгдөг вэ гэхээр нэгдүгээр хүүхд харах асуудлыг шийдэж байгаа. Хоёрдугаарт нь болохоор нөгөө хүүхдийг бид нар ажиглаад мэргэжлийн хүүхд хөгжлийн мэргэжилтэн ажиглаад харах нь шүү дээ. Хүүхдийн айл хөгжил дутагдж ин тэр хүүхдээр. Үнэлдэж хүн. Тийм, таны мэдгүй байгаад байна уу? Хэл ярианы хөгжил тэр хүүхдэд байна уу? Тийм, насандаа байна уу? Эсвэл тэр хүүхд одоо библийн хувьд харьцангуй тий одоо хөгжлийн хувьд дутагдaltaй байна уу? Тий. Тэгээ бид нэр ажиглаж хараад ээж аавыг нь одоо сургалтаас гараад ирэхээр зөвлөж байгаа байхгүй. За танаа хүүхд хараа. Хөлний явалт юм байна. Д витамины дутагдал байж магадaltaй байна. Та минь яваад үзүүлээрэй. За эсвэл хөгжлийн хувьд энэ асуудлууд байгаад байна. Таад маань ингмээр биш үү гэд одоо төрийн үйлчлэгээний байгууллагууд руу холбож өгөхтэй ийм ажлуудыг бас санал болгож байгаа. Эсвэл бидний өрөөнд шийдэж болох асуудал бол бид нарт ном тоглоомын багцсан солино. За энэ хүүхдийг энэ дээр ажиллаулмаар шүү. За ингэснээр нөгөө хүүхдийн хөгжлийг давхар ингээд дэмжих юм боломжийг л олох гэдэг. Тэгээ энэ бүх үйлдэл маань бүх зүйл маань одоогийн байдлаар бол манай гэр бүлийн төвдөр байн зүрх байрладгийн. Тэгээд тэнд үнэлбэргүй явагдаж байгаа. Тэгээ бид нар Facebook дээр ингээл зарлдгийн тэнгууд ингээл эсэгчүүд пад гэл. Эхэндээ бол бид нар илүү баян зэрэгтнийг авдаг байлаа л да. Одоо бол тэгэл бараг дүүрэг харгалзахгүй хэдийн хоол байсан ч хамаагүй хүмүүс ирээл суудаг юм сургалт болж хувирсан байж байгаа. Онол практик хоёр зүрдгөл дөө тий саяны таны хэлж байгаа. Бид нар ч угаасаа өсөхдөө л яг одоо аав ээж нарын хүмүүжүүлсэн бид нар тэгээ суудсан байгаа. Тэрийгэ
дамжуулж байгаа л хүмүүс шүү дээ. Тэгэнгუთ тэр одоо манай аав ээж хоёрт хүүхэд хүмүүжүүлэх хөтөлбөр хизээ нэгэн цагт орсон уу гэвэл үгүй байх гэж би боддог. Ер нь дийлэнх хугацааг нь манай эмээ өвөө миний хүмүүжүүлэлт хамгийн оролцоотой байсан хүмүүс байх гэдэг байгаа байхгүй. Яг тэр бага насны хугацаанд нь бол энэ хоёр маань сурж исэн, ажиллаж исэн гээд тэгээд ардталт нь хангалттай ихтгэл даах хүмүүс өөрсдийнх нь аав ээжнэр ингээд гэртээ байжс учраас үлдээгэл явсан байгаа юм л та тийм. Тэгээ одоо ингээ харахаар яг уу манайхны дунд нэг юм муухай зүйл байна л да. Одоо таны саяны хэлсэн онлын тухайд ярих юм бол нөгөө буруу ярьж зөв ойлгоно гэдэг нэг бид нэг өөрсдөө зөвтгдөг нэг айхтар хөвгтэй болсон. Тэр нь яг нөгөө хийх үйлдэлийг энэ урдталт нь битгий тэг гэдгээ хэлж шít те. Битгий гүй гэдэг бол нөгөө хөвгөдөд зүгээр зогсхийг л хэлж байгаа болохоос биш. Яавал зүв бэ гэдэг мэдээлэл дамжиж очихгүй байхгүй нүгээр те. Тэгэд та яг зүвийг хэлэхгүйгээр зүгээр л тэр тухайн үйлдэлийг зогсоох л юмыг хэлж байгаа байхгүй те. Гэтэ тэр хүүхд чинь за тэр тухайн үйлдэл зогссон бол ямар нэгэн өөр үйлдэл хийх хэрэгтэй байгаа штэ. Хиймээр байна. Тэгээ тэр зүг бол бид нар хизээч хилдэггүй. Тэгээд би бас яг нөгөө юун дээр педагог буюу заах арга анх заалгуулсан байхгүй. Тэгээд та бүхний одоо хэлж байгаа энэ хин нэгэн хүнд ямар нэгэн зүйлийг заахыг одоо надад заасан гэсэн үг миний их сургуулийн боловсрол төр. Тэгэхээр нөгөө саксны тамирчид тоглож байгаад минутын амралт авдаг штэ тийм. Тэгэнгუთ минутын амралт гэдэг маань 1 минутанд л дасгалжуулагч тамирчидтай үгээ солих боломж олдож байгаа байхгүй. Тэгэнгუთ тэнд ингээд надад хамгийн чухал өгж исэн мэдээлэл нь юу гэхээр тухайн тамирчид ямар нэгэн алдаа гаргаа ороод ирлээ. Тэнд тэр алдааг засах зүйлийг та тэр минутын амралтын хугацаанд хэлэх гэж байгаа бол яахыг нь хэлэх болохоос биш алдаа гаргасан зүйлийг нь битгий хэл гэдэг байхгүй. Тэгээ ингээд та анзаарах юм бол дасгалжуулагч нар яадаг вэ гэхээр чи битгий тэр доогуур гүүгээд бай гэдгийг л яг хэлж байгаа байхгүй. Яг саяны хүүхдүүдтэй хэрхэн ажилтгахтай ажиллах тухайн тамирчинд алдааг нь онцолж хэлээд байна гэсэн үг. Тэгэхээр бид нэр тухайн тамирчинд юу үлдээж ийн гэхээр нөгөө хүн алдаа хийж байгаа гэдгээ ойлгоод өөрийнхөө зардлаар юу хийх ёстойгоо олж тогтоогоод тэгээ шийдвэрээ гаргах гээд процессын хувьд айгүй олон юмыг бид нэр үлдээж байгаа байхгүй тийм дээ. Ардталт нь байгаа бид нар дэмжих гэж байгаа дасгалжуулагч аав ээж хэмбгөө байдیں۔ Зүвийг нь хэлэх хэрэгтэй байгаа байхгүй тэр богино хугацаанд. Тэгэд энийг хэлж сурна гэдэг маань хэцүү байгаа нь юу вэ гэхээр бид нар өөрсдөө ингээд торноод өссөн учраас яг энэ одоо ярианы арга барил руу шилжихэд айгүй бэрх байгаа байхгүй тийм амьдрал дээр уусаал бид нэр харах юм бол амьдралын бүх цаг үед ажлын болон цэцэрлэгийн сургуулийн бүх орчинд бид нэр битгий тэглгээд байгаа байхгүй юу ер нь бол. Энэ бол бас айгүй том сэтгхүү юм эсвэл арга барилаа өөрчлөх тийм том зүйл байгаа байхгүй. Асар энгийн сонсогч байгаа боловч тий. Тэгээ тэрийг үргэлж тийм байлгана гэхлээр. Тэгээ тэр тусмаа тгээс 6 насны хүүхдүүдэд би танаас нэг зүйлийг хүсэж байна. Үүний араас. Та яг хөтөлбөрийн хүрээнд заадаг агуулга түрүүн хэлсэн энийг ших гэж нэг үг дурдагдлаа тий. Энийг шил буюу одоо энэ юу гэж тайлбарлахыг би танаас сонсмоор байна. Гэхдээ одоо та бол өөрөөр хэлэх юм бол хайрлах гэдээ орчуулчихлаа. Тэгэхээр яг энэ энэгшлийн тухайд аав ээж нарт яаж хэрхэн хүүхэдтэй одоо зөв энэгшгийг заадаг вэ гэдэг хөтөлбөрөө яг та агуулгыг нь хөрөхгүй юу гэж би танаас хүсэж байна. За яг хоо би бол яг нөгөө өөрөө бол одоо манай яг нөгөө сурагч багш нар шиг гэдэг юм уу яг мэрэгжлийн бага насны хүүхдийн хөгжлийн мэрэгжилт бол биш ахна шүү дээ. Би бол илүү олон нийтийн хөгжлийн чиглэлээр ажилладаг, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг ийм хүн байж байгаа. Тэгэхээр би хангалттай хэмжээнд энэгшлийг одоо өнөөдрийн подкастаар танд бол би тайлбарлаж чадна гэж бол бодохгүй байна тий. За тийм тэгэхээр би бол хэрвээ боломж олдвол манай сургалтанд суусан нэг ээж аавыг ч юм уу дараагийн удаа та подкастт оруулбал бас их сонирхолтой болох болоо гэж бодож байна. Тэгвэл яаж тэр хүн өөрөө тэрийг ойлгоод хүүхдэрээ ажилласан тий. Магадгүй тэр нь яаж бас хүүхдэд өөрчлөлт авчирсныг ярих бол бас илүү үр дүнтэй байх болов гэж бодох гээд байна л та. Ялангуяа одоо энэгшлийг ярихаар бид нар ээж аавтай байх энэгшлээс гадна ээж аваа хүүхдүүдийн энэгшлийн асуудал гэдэг ингээд бүр нэлээд тийм гүн гүнзгий асуудлууд явагддаг юм байл. Манай одоо яг мэрэгжлийн хүмүүс ярьж байгаа. Миний хувьд бол яг нөгөө
Монголд захирлын хувьд манай Монголд те яг ялангуяа бага насны хүүхдийн хөгжлийн чиглэлээр хаана бидний одоо төрөмс байгууллагын хувьд орж дэмжлэг үзүүлэх шаардлага хэрэгцээ байна. Тэнд бид нар яаж энэ програмуудыг үр дүнтэйгээр те хүүхдэд авчрах вэ? Одоо яг ингээд та харах юм бол One Sky гэдэг бол англиар монгол руу орчуулбал нэг дэлхий гэдэг үг байгаа байхгүй юу? Нэг дэлхий гэдэг үг бол бид нар хүүхд толгоныг улс орон тэ эсвэл гарал үүсэл эсвэл нөхцөл байдлаас үл хамааран бүгд л одоо энэ боломжид одоо хөгжлийг авах боломжийг бүрдүүлдэг байгаасаа гэдэг юм үндсэн зорилготой тэр чутгаараа нөгөө байгууллагын маань нэр One Sky for All Children гэж байгаа. Тэгэхээр бүх хүүхдийн төлөө хүүхд бүрийн төлөө бид нар мэрий тэр нь ямар нэгэн улс үндэстэй харилцахгүй нөхцөл байдал харилцахгүй гарал үүсэл харилцахгүй байх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр юу ч хэлж байгаа нэхэр бидний хувьд бол энэ контент бол нэлээд мэрэгчлээ. Тэгэхээр би ээж аав нараас таныг сонсоосай гэж хүсэх гээд байна. Тэгэхээр яг манай улсын хувьд бол харьцангуй залуу улс шүү дээ. Бид нар чинь харах юм бол бусад орнуудыг ботход харьцуулахад ялангуяа 0-аас одоо 6 настай хүүхдийн тоо бол манай нийт хүн амж бараг 10-аас дээш байгаа. 13-14% тий. Тэр юу гэсэн үг гэхээр бага насны хүүхдийн тоо олон байна гэдэг бол тий тэнд бол аюулгүй олон асуудлуудыг дагуулах магадлал өндөр байгаа байхгүй. Тэр чутгаараа бид нар ингээл цэцэрлэгийн хүртээмж гээл олон асуудал ярьж байгаа цэцэрлэгийн хүртээмж ярьж гин хүүхд харах үйлчилгээ ярьж гин тий. Тэгээд гэхдээ бид нар бол маш их тийм одоо дэвшилттэй олон зүйлүүдийг хийж байгаа улс орнуудын нэг л дээ. Одоо ялангуяа одоо шилбэл цэцэрлэгийн хүртээмжийн сүүлийн үед бүр 90% хүрсэн тий. Хувийн цэцэрлэгүүдийн тоо бас өсөж байна тий. Усны цэцэрлэгийн тоо харьцангуй бага байна. Гэхдээ энд бол нөгөө хамгийн гол юм бол эцэгчүүд оролцол өндөр байх хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхээр би таны асуулт нэгжлэх шинээр дараа би ингээ айгуу гоё ээж аав орж ирж танд бас энийг яриасаа гэж хүсэж байна. Аав гэснээс зүгээр одоо манай хүүхдийн гэрийн даалгавар хийлгүүлж явах зур номон дээр байгаа агуулгыг ингээ анзаархлаар дандаа ээж төвтэй агуулгууд явж байгаа байхгүй. Тэгээд угаасаа нэг аав гэдэг зүйлийг ямар дүр төрхтэй хүүхдэд ямар оролцоотой байхыг тохимолууд төдийлэн сайн байхгүй байна уу да гэсэн зүгээр анхдагч мэдрэмж зөрөөд өнгөрсөн. Тэгэхээр нөгөө бид нэр угаасаа сургалтын арга барилаар аав ээж хоёр гэдэг дүрийг энэ тэнцүү өрх гэрт байх ёстой. Одоо хүүхдийн тухайд тэднийг харахтаа яг ижил одоо зүйлээр ижил инэрлэр харах тэрийг сургалтынх нь өгүүлбэртэй бодлогон дээр хүртэл байлгах ёстой болов уу гэж би хувьдаа бодож байгаа юм л да. Тэгэхээр аав нарын оролцоо гэр бүлд бага байдаг. Аав нар л нэг байдгүй хүмүүс гэдэг нэг юм зүйл угаасаа л байлаа. Угаасаа л аав нар нь байсангүй те. Ээж нэр хүүхдээ хараад үлддэг нь одоо ингэж чинь жам байж штэ тий. Хүүхдэд төрүүлээд шууд аавд нь үлдээг ажил хийж байгаа эмэгтэй хүн байна уу гэвэл бүр хуульчлаад 3 жил хүртэл та декреттэй буюу гэртээ хүүхдээ асрах боломжтой гэд өгсөн байгаа байхгүй. Тэр чинь нөгөө ээжид хоёр одоо мэм байна. Тэрнээс сүү гарч байна тий. Аавд бол гарч исэн бол энэ чинь биологийнх нь өөрийнх нь өгөгдөл байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө бид нэр юу яаж юм гэхээр анханасаа хүүхэд өөрөө ээжигээ харахтаа юу гэж аавыгаа харахтаа юу гэж харж ийн гэдэг нь өсгөт нь бий болчихж байгаа. Тэгээд сургуульд ороод ном төхөмлөөр дамжуулаад тэрийг нэмээд авахд тэр агуулга нь өөрөө юм харьцангуй байх юм бол мэдээж иргэд л те тэр хүмүүсийн энийг шилтэн нөлөөлөх үз байгаа байхгүй. Тэгээд таны хэлж байгаа зүйл дөө аав нарт ер нь бол бас орж ирж ярих юм бол тэр арай өөр болох бах. Маш мундаг аав нар байдаг хүүхдүүдтэйгээ яаж харьцгаа одоо олчихсон тэд нартай маш их цаг зарцуулж байгаа амнарыг хараад би бол бахархдаг тэр хүмүүсээр юуны тухайд болохоор хөтөлбөрийн тухайд таны хэлж байгаа зүг байх яг нэг сургагч багш эсвэл сурсан хүнийг оруулаад ирвэл бүр илүү хүмүүстэй амьдралтай болох байх. Гэхдээ та өөрөө яг амьдрал дээр хүүхдтэй хэрэгжүүлсэн арга барилуудаас таны амьдралд юу өөрчлөгдөж гарсан өмнөх хүүхд болон энэ хөтөлбөрийг эзэмшсэний араас төрсэн хүүхд хоёрын хооронд та ямар ялгаа болж хараг гэдгийг ярьж өгөө. За манай том хүүхд болохоор одоо 19 настай. Тийм тэгээд бас нэлээд тийм залуухан багтаа гаргасан тий тэгээд яг нэг тийм одоо гэдгийн ажлын хувьд тий сургууль соёлын хувьд айгу тийм чухал процессын үе төрсөн хүүхд учраас харьцангуй одоо ингээл ах их тий найдаж үлдээгээл дүүнэртэй найдаж үлдээгээл ингээл ер нь бол хамгийн тэр нөгөө чухал 0-3 насыг бол үнэхээр бас хайхрамжгүй өнгөрөөсөн байдгийн. Тэгээ одоо ингээд харахаар манай хүүхд бол
одоо мэдээ ширэг бид нар тэгэл чадлаараа л дэмжиж байгаа л да ингээл одоо солонгос сурдаг юм охин байна. Гэхдээ манай хүүхд бол нэлийн тийм тотгошоо хүүхд болж өссөн. Одоо юу гэдгийг нийгэмшгүүн гэдэг юм уу те тэр ур чадвар дээр бол нэлийн тийм бэрхшээлтэй гэж хэлж болно. Одоо ялангуяа нэлийн дотгошоо бустай юм хуваалцахгүй тий өөрийгөө илэрхийлэхгүй дотгошоо нэлийн бодож байдаг. За энд бол олон л нөлөө байгаа хэл та захмын нөлөө байна. Ялангуяа энэ ковидын нөлөө байна. Тий гэртээ нөлөө удаа хоригдсон энэ төрөл. Гэхдээ одоо нөгөө жижиг дээрээ бол бид хэд яасан гэхээр нөгөө ойн амь сартаад мэдчихлээ тий. За ингэхтэй байсан байна. За ингэхтэй байсан байна. За ээж хүний үед би юм байх хэрэгтэй байсан байна. Тэгэхээр хамгийн түрүүний миний авч хэрэгжүүлсэн ажил бол яг манай хүүхдийг хардаг одоо эмэгтэй байлаа. Маш гоё эмэгтэй. Гэтээ бид хэд ялгаагүй л адилхан үед өссөн одоо нөгөө түрүүний таны хэлснээр социализм үед өссөн ээж ав маань хөлмөр хийх хэрэгтэй үед өссөн тий бид нар гадаа тоглосоор байгаа л үсэл баг том болцсон хүмүүс аахгүй хүүхдүүд аахгүй. Тэгэхээр бидний ойлголт яг ижилхэн юм байна. Тэгэхээр хамгийн түрүүнд манай хүүхд тасарч исэн хүмүүс маань сургалтанд суулаа. Дараа нь бид нар хамтдаа би өөрөө суулаа. Тэгэд хүүхдтэйгээ хөгжөлтөр бол аяйгүй олон талаас ажиллах гэж ирмэлцсэн. За одоо хамгийн эхнийх нь бол хүүхдийн хөгжлийг дэмжихийн тулд одоо орчин аяйгүй чухлаа гэл те. Хичээл орлоо л да. Тэгсэн чинь ингээл нэрээ орж ирэл би гэрээ ингээл харсан чинь нэгдүгürt аюулгүй байдлыг хангаж таагүй бүрэн. Яг ингээл хідэн одоо энд толгой зөгч магадгүй гэл нэг юм хүмүү янз янзын юмнууд ингээл наагаал зөөлөвч мөлөвчтэй. Тэгтээ тэр хүүхдэд бол зориулсан орчин бол огтоос бүрдүүлээгүйг анзаарч байгаа байхгүй. Жишээлбэл хүүхдийн харааны төвшөнд тоглоомнууд нь байж ах хэрэгтэй байт юм байна. Ном нь байж ах хэрэгтэй байт юм байна. Тэндээс хүүхд сэтэл авч номоо уншиж ах хэрэгтэй байт юм байна те. Тэнгүүд нөгөөдгөө чи мэдгүй юм чи яад нөгөө зүгээр л энгийн сайхан гэрээ ингээл тэр чигээр нь тавьсан л байж байгаа шүү дээ. Хүүхдийг жоохон тоглоулахад нэг зөөлөгч мөлөч тавьсан те. Тэгэл хідэн тоглоомын өрөө тавьсан. Тэгэхээр бид нар бол сольж эхэлсэн. Тавилгуудаа солиол 50-нуудаа солиол бүгдийн хүүхдийн харааны түвшинд авчраал тий. За дээрэс нь тоглоомуудын бол бүгдийг гаргаж ерөөс тавьж болохгүй. Олон тоглоом байх тусам хүүхд салгардна. Одоо нөгөө анхаарал төвлөрөл суларчиж байгаа байхгүй. Энд ч гоё юм байна, энд ч гоё юм байна, энд ч гоё юм байна тий. Тэгэхээр маш цөөхөн тоглоом гаргаж ирээд энүүгээр тоглоосоо гэсэн тоглоомуудаа тавьдаг тий. Нөгөө нэг хуучин тоглоомуудыг байлгаж байгаад гинт гаргаж ирнэ. Тэгэхээр нөгөөдөж дахиад шинэ тоглоом шиг болж байгаа. Даалт байж байгаа. Тий. Тэгэхээр ийм жижигхэн мөртлөө аюу тийм хэрэгтэй мэдээллүүдийг бид нэр гэр орондоо хэрэгжүүлж эхэлсэн байхгүй. За тэгэхээр манай хүүхд бол одоо ингээл миний одоо уйггүй гэдэг юм уу ээж аавтайгаа бол яг адилхан. Бид хоёр бол одоо ерөөс өдөр тутамд хүүхдтэйг ажиллаж байгаа байхгүй. Тэнгүүд орой ингээл хоол хийн. Би бүх хоолоо ярьж өгнө. Тэ одоо манай хүүхд бол натаа хамт хоол хийн. Би ингээл заримдаа нэг бананаар кек хийн. Манай хүүхд бол яг тэр яг хийж өгнө. Надад зуурж өгнө. Тэ яг дүлээж энд би хийх ёстой байна гэдгийг ойлгоцсон тий аяг угаалцаж өгнө. За дээрэс нь автагаа хамт дасгал хийн. Гэртээ бид нар ийм хүүхдийн дасгал хийдэг төхөөрөмж авсан. Тэгээ манай хүүхд тийшээ авирн, зүүгдэн, унжин тий. За энэ бол ямар ач холбогдолтой вэ гэхээр нэгдүгээр бие бэлтрийн хөгжлийн дэмжигч хичээж байгаа арга барил. Ялангуяа зуны улиралд бид нар гадаа тоглуулж байгаа юм л да. Энэ бол аюу сайн хөгжлийг авчирч байгаа. Гэтэ өвөл бол бид нар ингээл хорчиж байгаа шүү дээ гарахгүй даарна. За дээрэс нь цэцэрлэг дээр очингууд цэцэрлэгийн багш ийм гоё сандлан дээр суулгаад хөдлөхгүй. Олон хүүхд хөдлөөд байвал эн чинь аягүй замбраагүй хэцүү ч гэсэн сургалт явуулахад. Тэгэхээр миний хүүхдийг ингээд суулгаад ийн гэсэн үг байна шүү дээ. Болчин хөгжихгүй байх, гүүхгүй байх тий. Тэгэхээр бит хоёр яаж дэмжиж юм хэрэг энэ сурвал болгоны араас орчноо нэгдүгээр сайжирсан байна тий. Хоёрдугаарт хандлага урчилсан хүүхдтэйгээ тогтмол ярьж байна. Одоо бол хийж байгаа үйлдэл болгоно ярина. Одоо би сая гарахтаа ингээл за ээж нь ийм ярьцлаганд орох хэрэгтэй болсон. Миний охин чи тий өнөөдөр ингэн вэ шүү гэлтэй. Тэгэхээр нөгөө хүүхд маань ойлгож байгаа учраас аюу сайн ингэ дэмждэг болдог байна шүү дээ. Ерөөсөө уурал цуцаарлахаа болждог тий. Тэгээ хүүхдээ ингээ харахаар манай нөгөө цэцэрлэгийн багш нь манай хүүхд бол энгийн улсын цэцэрлэгт явдаг хүүхд. За бас нөгөө одоо юу гэдгийг гадны цэцэрлэгүүд гэдэг юм хойно цэцэрлэгт өгөөгөө маш олон шалтгаанууд байгаа. Нэгдүгээрт тэр орчны зохион байгуулалт байна. Хоёрдугаарт багшийн ур чадвар байна тий. Тэгэхээр манай хүүхдийн багш бол манай хүүхдийн талаар хэлж байгаа ямар сайн ярьж байна. Та хэд нэр үнэхээр яаж ажиллаад байна гэдэг аахгүй. Тэг яг би эхэндээ бас нөгөө ийм байгууллагт ажиллаж байгаа хүүхдтэйгээ бас ажилтгаа гэдэг хэлтгүүл байлаа л да. Нэг тийм ондоо байх гэж ирмэлцсэнгүү. Тэгээд одоо бол нөгөө багш маань мэдж байгаа учраас заста танаа хүн бол ийм байна тий. Өнөөдөр бол энэ шүлгийг ингэж шийдэлж чадлаа. Танаа хүүхдтэй хэл ярианы түвшний хувьд бол нэг 6 настай хүүхдтэй хэмжээнд ярьж байна тий. Тэр бол нөгөө ном уншдаг бидний харилцааны одоо ач гавьяа байгаа байхгүй.
юу үзүүлэхгүй байна те YouTube үзүүлэхгүй байна. Үзүүлсэн ч хязгаартай үзүүлж байна те. Яг бол бас үзүүлэхгүй болохгүй байна л бас хүүхдүүд үзүүлээд байна те. За тэгээ ном уншиж өгөх бол үнэхээр ач холбогдолтой. Гинт сонин үг ярьдаг шүү дээ манай. За уучлаарай. Яг саяны наад айдас чинь бас айгүй нийтлэг байхыг би олж харлаа л да. Нөгөө энэ технологитой өсөж байгаа хүүхдүүд дийлэнх хоолойн байгаа учраас зарим нэг ээж аав нар за үеийнх нь энэ дээр ингээ өсөж байгаа учраас бид нэр үзүүлэх зүйтэй гэдэг дүгнэлт хийчихэж байгаа. Тэгээд энэ нь нөгөө яг одоо зөв буруу юу гэдэг дээр судалгаа хийсэн хүн байх юм бол бидэртэй холбогдороо би яг энэ сэдвээр дэлгэрэнгүй ярилцмаар байгаа шүү. Яаж юм гэхээр бид нэр зүгээр нийгмийн буюу нэгнтэйгээ хамааралтай байдаг гэдэг өнцгөөс хараад бусд нь тийм байгаа юм чинь миний хүүхэд дутаад яах вэ гэдэг дүгнэлтийг л хийчихэж байна л да. Тэгэхээр энэ нөгөө сошиал медиа болон энэ төхөөрөмжүүд шин тутам үүссэн зүйл учраас урд хожид байгаагүй хүнд юу өгөх юу авахыг нь бид нар бас мэдэхгүй байна те. Тэгээ би бол зүгээр энэ дээр их дүнэлтэнд хүрэхээс өмнө энэ сэдвийн хүрээнд юу байна гэдгийг бүтэн олж тогтоомоор санагдаад байна. Тэгжиж яг энэ зөв буруу би магадгүй тис хасахад те эсвэл эсрэгээр бүр их үр дүн гарч болох юм шиг надад санагдаад байна л да. Тэгээ нөгөө таны хүүхэд маш хүмүүжүүлтэй гараад ирлээ. Миний хүүхэдтэй очиход дундаж хүмүүжүүлтэй байлаа. Тэгэхээр юу болох вэ гэхээр таны хүүхдийн хүмүүжилд миний хүүхдийн хүмүүжил муугар нөлөөлнө үхээс сайжруулахгүй тий. Тэгэхээр нөгөө эн чинь өөрөө ингээд дундчлах нь байна шүү дээ. Тэгэхээр ингээд хэрвээ та өөрийнхөө хүүхдэд санаа зовж байгаа бол бусдын хүүхдийн хүмүүжил санаа зовох нь зүйтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг нөгөө бидний игээд ажиллаж тэр байгаа байхгүй. Эцэгчүүд бүгдээрээ л адилхан мэдээлэл аваасаа ойлгоосоо тий. Ялангуяа таны хэлсэнчлэн одоо энэ цахим буюу одоо дижитал хэрэглээний үр дүн бол амар өндөр байгаа байхгүй. Зарим нэг хүүхдүүд одоо манай сургалтанд ирж байгаа хүүхдүүдийг харахад бүр англиар ярьдаг. Тэг гэр нь одоо англид байж байгаад ирсэн бол энэ тэнд гадаад байсан болов гэхээр үгүй. Ерөөсөө л Монголд байсан. Гэхдээ ээж аав нь яадаг вэ гэхээр нөгөө амрыг бодоод саатуулах гад тий YouTube үзүүлсээр хагаад нөгөө хүүхдтэй англид толцсон монгол л байхгүй. Ээж аавынтойгоо ойлголцохгүй. Хүүхдээ юм асуухаар англиар хариулна, монголоор хариулж чадахгүй. Тэгээж автагаа бүр тэгээ бүр зарим нь бүр дуурдаггүй хэл ярианы хөгжил байхгүй ярьж чаддгүй хүүхдүүд энэ 6 7 настай хүүхдүүд. Тэгээ энэ яг юунаас үүдэлтэй вэ гэхээр таны хүүхдийг YouTube хүмүүжилж байгаа байхгүй таныг байхгүй байгаагаар таныг хуцаа өгцөө байгаагаар чинь тэр зэрэг хүүхэд бол монгол хүүхэд биш болчихлаа шүү дээ. Ер нь бол YouTube үзээр аваад англиар ярьдаг болчихин, өөр хэлээр ярьдаг болж байна те. Тэгээд бүр ингээд үнэхээр гайхалтай зарим нь бол бүр ярьдаггүй хүүхдүүд байна. Гайх нь бүр 6 7 настай хүүхэд огт ярьдаггүй. Тэгэл нүднээ анивчаал те. Тэгээд энийг юм асуухаар гэл ингээл болоо ерөөсөн. Тэгэхээр энэ юуг харуулж байгаа нэхэрэ бага насны хүүхдэд юу үзүүлнэ яг тэрийг л аавна. Яг спонж шиг байхгүй. Одоо спонжын дотор ус хийвэл тэгэл уугаал аавна шүү дээ. Юу ч хийсэн уугаал аавна. Яг тэрнтэй адилхан. Юу л үзүүлнэ, юу харуулна, юу ярина, юу сонсох нь яг тэр чинь л аавна. Тэгэхээр энэ үед бол эцэгчүүд яг хаа богинохон хугацаа авахгүй юу? 0-6 тэр үед жоохон анхаарч тий. Жоохон цаг гаргаж байгаа. Жоохон ач холбогдол өгөөд одоо дэмжих орчныг бүрдүүлээд өгчөөш хүүхдтэй тэгвэл хүүхд ч юм бол таны хүсэн хүлээсэн тэртээ тэрнгүү тэр хүүхд суурин сайн тавигдсан байхад тэр хүүхд бол нөгөө мундаг те одоо бие даасан шийдвэр гаргаж чаддаг магадгүй бусдыгаа хүлээн зөвшөөрч чаддаг тийм мундаг хүүхд гарах байхгүй. Тэгэхээр энэ насанд үнэхээр ач холбогдолтой учраас бид нар бас энэ одоо хөтөлбөрийг ээж болгонд болгонд аваад ирэх юмсан гэдэг ингээ эрмэлзэж байгаа. Яг манай байгууллага одоо 2020 оноос хойш доктортой сургалт явуулаад 2000 гаруй ээж аваад төрсэн байдгийн. Гэхдээ цэрний цаана бол зөндөө гэр бүлүүд энэ Монголд те бас өшөө энэ сургалтыг аваад суугаад өөрчлөгдчихөөр ялангуяа одоо энэ утасны хэрэглээ хоорондоо харилцаж байгаа харилцаан дээр жоохон өөрчлөлт гаргачвал ингээ хүүхдээ хөөрхөн болчихоор байгаа байхгүй юу. Тэгээ энэ утгаараа энэ одоо насанд бид нэр сайн дэмжиж чадах юм бол манай Монгол Улсын ирээдүйд ч гэсэндээ маш гэрлээ таарах юм боломжтой байдаг. Юун дээрээс одоо хөтөлбөрт хамрагдсан байгаа ер нь хичнээн тооны багш нар эцэгчүүд байгаа. Та бүхний яг одоо өнөөдрийн байдлын тоогоор. За эцэгчүүд рүү шууд одоо манай байгууллагын хийсэн сургалтанд хамрагдсан ээж аваадгүй л ойролцоогоор нэг 2100 орчим ээж ав байна. Тийм тэгээд тэрний цаана бол бид нэг ойролцоогоор 9000 хүүхэд бол
үр өгөөж нь хүртээд бас өөрчлөлтийг одоо хүүхдүүдэд хийсэн л гэж ингэж харж байгаа. Яг Монгол улсын хэмжээнд л те. Тэгэхээр дэлхийн хэмжээнд харуул арай өөр таагаар нь яг манай одоо үндэсний бид нар одоо ингээ хичнээн олон улсын байгууллага одоо юу гэдгийг манай хөтөлбөрийн нэмаа гэд бид нар өөрсдөө зөвхөн энэ сургалтыг хийдгүү хэмжээнд очицсан явж байгаа. Цэцэрлэгийн багш нар, арга зүйч нарыг бид нар бас яг эцэгчүүд энэ мэдээллийг хүргэх боломжийг олгоё гэдэг ингээд өнгөрсөн жилээс хойш ажиллаж байгаа. Яг одоогийн байдлаар бид нар Баян зүрх дүүргийн нэг 15 цэцэрлэгийн 30 багш, Сүхбаатар дүүргийн бас нэг 15 цэцэрлэгийн 30 багш ингээд 60 багш яг манай энэ арга барилаар хийж аваад суралтыг боломжийг олгоцсон. Тэгээд энийгээ бид нар бас дамжуулаад хүргээд явж байгаа. Тэргүүрээ дамжуулаад бид нар бас илүү олон хийж аваад хурдан хурц мэдээлэл өгөх юм боломж гарнаа л гэж найдаж байгаа. Хүмүүстийг ойлголт төрүүлэхийн тулд бидний энэ хүргээд байгаа хөтөлбөр маань өөрөө бас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр гэж та бүхэн үздэг. Тэгээд энэ хөтөлбөрийг бүтээсэн үүсгэн байгуулагч нар анх яг энэ нөгөө нэг One Sky гэдэг энэ филантропи буюу олон нийтэд зориулсан сайн дурын ажлыг эхлүүлсэн анх тэр сэтэл нь хаанаас гарсныг таныг гоё түүхийг ярьж өгөхгүй юу? Тийм, манай байгууллагын түүх бас айгүй сонирхолтой. Ер нь бол аливаа өөрчлөлтийг хийхэд нэг л хүн багт хангалттай гэж ярьдаг тий. Үнэхээр нэг л хүн багт хангалттай байдаг юм шиг надад бол санагдтiin. Ялангуяа одоо би нийгмийн салбарт 15 жил ажиллаж байна тий. Тэгэл одоо нийгмийн тэгш бас байдлыг өөрчлөх тий. Нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах юмсан гэдэг ингээд ажиллаж байгаа хүний хувьд харахад нэг хүний л одоо ингээд харж байгаа үнцэг ямар байна. Тэнэс одоо айгүй олон хүмүүсийн өөрчлөлтийг авчрах боломжтой. Jenny Bond гэдэг нэг Америк эмэгтэй одоо нөхөртөөгөө Richard Bowen хоёр яг үндэ бол өөрснөө хоёр хүүхэдтэй нөгөө хүүхдүүд нь жоохон том болсон 20 хүрсэн. Тэгээ нөгөө хоёр маань ер нь одоо Азийн орнуудад энэ асуудал болоод байгаа хүүхдүүд нэг хүүхд ч гэсэн үргэж аваад тий хувь нэмрээ оруулах юмсан гэдэг. Ингээ хятадаас нэг хүүхд үргэж авсан байдаг байхгүй. За хятадын нэлээд урд мужаас Гуандун хавьяас хүүхд үржилж аваад тэгээ нөгөө авах гал ингээл нөгөө материалаа бүрдүүлэл тухайн үед манай одоо урд хөрш маань маш хүнд нөхцөлтэй байсан байна л да. Нэг хүүхдийн бодлого гаргацсан, нөгөө нэг хүүхдийн бодлого нь дандаа ингээл нөгөө хятад хүмүүс чинь эрэгтэй хүүхдээ авч өсгөөд нөгөө эмэгтэйчүүдээ айгаад гаргаад тавьчихдаг. Хэрвээ хүүхд нэг л хүүхд өсгөжөл хоёртаа гаргаж болохгүй шүү дээ. Тэгэхээр эрэгтэй баймир идэг. За тэгээд нөгөө охтуудаа гаргаж тавиад ингээ асамжийн газар нь бол охтуудаа дүүрсэн байсан үйл дээ. Гаргаж тавиад гэдэг нь зөв гудамжинд хайчиж чинь гэсэн үг. Гудамжинд хайчиж байгаа. Тэгэл одоо аргагүй ирэхэд хүн эмээ чинь тэрийг асамжийн газарт аваад асамжийн газарт хүүхдүүдийн тоо нэвтрхийх нэмэгдээ. Тэгээ ингээ олон улсын өрчлөлтийг нээлттэй болгоцсон. Тэгэл ингээд улс орнууд авч ирсэн. Яг энэ үед энэ манай одоо үүсгэн байгуулагч Jenny Bowen, Richard Bowen хоёр маань очиод нэг хүүхд авсан маа. Нэг хүүхд аваад нөгөө асамжийн газрыг ингээд харсан ч дүүрэн охтууд ингээд ерөөс бүр хідэн 100,000-аараа тий. Тэгэл тэр хүүхдүүд нь ихэнх нь одоо ингээд эрүүл мэндийн асуудалтай болцсон янз бүр тий. Тэгэл ингээ харсан ч бүр амар өрдмөр исэн гинэ. Тэгээ нөгөө хоёр чи авахтай за нэг хүүхд аваа явсан маа. Тэгээ аваад нөгөөтгөө авчичаал нөгөө Америкт очсон чи нөгөө хүүхд нь ингээл паразит янз янзын юмд шимгч орхонд баригдчихсан. Тэгээ ер нь хүслэл нь маш хүнд. Дээрээс нь тэр хүүхд бүр ямар ч харилцаа үүсгэдэггүй. Ингээл гөлөөгөл байждаг. Хоолнд амруу хоол ихээр идэл болоо. Тэгэл ерөөсөө энэ хүүхдийг яавал өөрчлөх вэ гэдэг нөгөө өөрснөө ажиллаж дийлэхгүй тийм мэржлийн хүн авчираад Америк их сургуулийн профессоруудыг авчираад хүүхд дээр ажилласан маа. Тэгс нөгөөх нь 1 жилийн дотор тэр хүүхд амар сайн өөрчлөгдсөн байхгүй. Тэнгүүд энэ гоё юмэг ингээд энэ гоё мэржлийн судлаачдыг ингээд хүүхдүүд дайчих юмсан энэ хятад хүүхдүүд ямар байлаа даа гэл ингээл тэгээ нөгөө хоёр чинь нөхөртөө ярьж хоёр хүүхд авс гэж. Хоёр хүүхд аваад үргэж аваад тэгээ хоёулаа ажиллаж байсан. Нөгөө нэг үлдсэн хүүхдүүд нь бодогдоо салтдаг. Тэгээ яад энэ хүүхдүүдийг яах вэ гэдэг. Тэгээд нөгөө бүр 98 онд ч одоо тэгэл бас хятад гэдэг чинь өөрөө бас коммунист удирдлагатай улс орн байдаг. Яаж Америкаас энэ програм өргөхгүй гэдэг. Гэхдээ энэ хоёр маань зөв үнэхээр одоо юу гэдгийг хамгийн анх бол манай байгууллагыг One Sky гэдэг байсан, Half the Sky гэдэг байсан. Тэрний үсэг гэхээр дэлхийн тал гэсэн үг байхгүй. Тэгээд дэлхийн тал гэдэг нь яагаад тийм нэр өгсөн бэ гэхээр хятад хүмүүсийн нэг юм зүрц зүгэнд дэлхийн талыг эмхтэн авч явна гэдэг үг байт юм байна л да. Мао Цзэдуний хэлсэн. Тэгээд тэр үгийн үндэслээд энэ одоо байгууллага яг тэрүүгээр нэрлээд тэг эмэгтэй хүнийг юусан авряа л гэдэг анхны одоо мөрөдөлтөөр ажиллах хэлсэн байхгүй 98 онд. Тэгэл ирээл нөгөө асрамжийн газарт нь очиод орчныг сайжруулаад хүүхдэд ажиллах хүмүүсийн тоог нэмж өгөөл ингээд програмаар нь явсараа одоо 26 жил болж байгаа байхгүй. Тэр юу гэсэн үг вэ гэхээр асрамжийн газарт тэр охтуудын асуудлыг шийдэж явжсэн бол одоо бол мэдээж хэрэг хятадын дүр зураг харьцангуй өөр
2 хүүхдийн бодлоготой болсон байна тий. Тэгэхээр охтууд биш дандаа одоо хөгжлийн бэрхшээлтэй эрүүл мэндийн асуудалтай хүүхдүүд маань асрамжийн газраар дүүрдэг болсон байна. Одоо бол одоо юу гэдгийг 26 жил ажилласны дараа Хятадын 121 асрамжийн газрын шинжилсэн стандартыг манайх бол бий болгож чадсан. Тэгээ тэнд ажилтдаг хэмжээнд ажиллаж байгаа байгууллага. За тэгээд нэгэнт одоо энэ хэмжээнд манайх одоо ажиллаад чадж байгаа юм чинь бусад улс орны бага насны хүүхдүүд рүү бас орж ажиллая гэд. Тэгэл ингээл одоо өөр улс орнууд руу явж байгаад Монголд 18 онд орж ирсэн ийм үйл ажиллагаа байгаа. Тэмдээс хэрэг улс орон болгоны нөхцөл байдал бол ондоо Хятад жишээлбэл бид нар илүү асрамжийн газрын хүүхдүүдтэй ажилладаг болвол Вьетнамд бид нар хүүхд харах үйлчлэгээ үзүүлдэг хүмүүс рүү ажилладаг. Тэнд ерөөсөө ингээд маш том үйлдвэрүүд байдаг юм биш үү? Вьетнамд ч ерөөсөө ингээд нөгөө хувцсны бүх үйлдвэрүүд Вьетнамд брэндүүд бүгдээрээ. Тэгээд нөгөө залуу гэр бүлүүд тэр үйлдвэрт ажиллах гал хүүхдүүдтэй хаяална юм хүүхд харах газар явж өгөөл явдаг юм байна л да. Тэгэхээр бид нар хүүхд харах үйлчлэгээ гэдэг дээр бол шинжилгээ стандартыг яг Вьетнам тогтооцсон. Одоо бол нийтдээ бараг 8 бужид бид нар үйл ажиллагаа хүргэж байгаа. Тэгэхээр яг тэрнтэй адилхан Монгол бол нөхцөл байдал бас харьцангуй өөр. Илүү бид нараа эцэгчүүд рүү хандсан үйл ажиллагаа. Ялангуяа нөгөө бага насны хүүхдийг бид нар түрүүний таны хэлсэнчлэн хүүхд хардаг байсан бол жоохон хөвчүүлдэг болох юмсан тий. Тэгжил чадах юм бол бид нар тий амжилтаар ажиллах юм байна гэдэг энэ үнцгийг бас өөрчлөх юмсан. Өөрийн гэсэн хувь нэмрээ Монголын хүрээнд хаана одоо дэмжлэг хэрэгцээтэй байна тэнд орж ажиллах юмсан гэдээ ажиллаж байгаа. Тэгэхээр нэг хүний одоо Жини Бөөн Ричард Бөөн хоёрын харсан тэр өөрчлөлтийг одоо 20 хэдэн жил дэлхийн хэмжээнд маш олон хүүхдүүд хүртэж чадчих байгаа юм л байгууллага байна. Сая энэ түүхийг сонсонгууд тэр хоёр бол яг хүүхдэд туслая гэдэг анхдагч сэтэл нь явж байгаад тус хүргээд ингээд систем болцсон ба шүү дээ. Гэхдээ энд нэг чухал зүйл ярих хэвээр мэрэгжлийн профессоруудыг авчирч хүүхдүүдээр ажилласан ба шүү дээ. Яг зөв. За яг энэ профессорууд ажилласантай холбогдуулаад манай энэ цөм хөтөлбөрийг хэн бүтээсэн? Энэ цөм хөтөлбөр нь одоо юун дээр тулгуурлаж бий болсон хөтөлбөр байна гэдгийг та тайлбарлаж өгөө. Тэгэхээр яг Америк их сургуулийн профессорууд нийлээд за дээрэс нь манай одоо Ванскад ороод ажиллаж байгаа сайн дураараа бас саналаа өгдөг ажилдаг тий одоо манай удирцуулын гишүүд байна. Дандаа мэргэжлийн хүмүүс байгаад их сургуулийн хүмүүс байдаг. Тэгэхээр зэрэг маань хамгийн анхны программыг ялангуяа асрамж халамжийн төвүүдэд байгаа хүмүүст зориулж эхнийхийг бүтээсэн. За тэгэл ингээл нөгөө явандаа энэ шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг илүү дэлгэрүүлээд тусгаад энэ програм нь явсараад улс орон болгонд өөрийн гэсэн одоо өнгө аястайгаар нэвтэрч эхэлсэн. Тэгээ тэрний нэг бол Монгол байгаа. Тэгээ Монгол бол бид нар бас яг шууд гадны одоо юу гэдгийг бэлэн байгаа бүтээгдэхүүнийг авчрахыг зориагүй. Хамгийн ихний ээлжинд бид нар уулзалтууд хийгээд тэрсээ шаардлага тодорхойлоод тэгээд дээрэс нь одоо хамгийн Монгол хүнд хүрхүүц байдлаар ямар байвал зүгээр жишээнүүд ямар ах жишээ мишээ бол хизээш гадны жишээ дутагдахгүй л дээ. Тэгэхээр ялангуяа Монгол ээж аав нар тулгарч байгаа бэрхшээлүүдийг яаж дэмжих үү гэдэг дээр тулгуурлаж боловсруулах зөвлөлбөр байдаг. Тэгээ энэ бол яг одоо бол бид нар 13 сэдвийн өрөөнд анх бол бүр 18 сэдв байсан. Тэгээ бид хэд ч одоо Монгол хүмүүс чинь баг худалчгонд 8-7 хоногоос урт байвал суухан олдохгүй Монголд. Тийм. Тэгж цагаагаар хүн олдохгүй. Тэгэхээр бид нар цөөрүүлээд ямар сэдв илүү онцлог байна гэдэг тохируулаад хийсэн юм хөтөлбөр байгаа. Тэгээ дэлхийн хэмжээнд нэмж бол болохоор байгаа юм байна шүү дээ. Тийм болно. Тийм тухайн нөхцөл байдалд жишээлбэл дэлгэцэн амарлж гэдэг юм уу тийм. Яг тухайн нөхцөл байдалд хэрэгтэй байгаа зүйлүүдийг бас нэмэх юм боломж бол байна. Тэгээ манай хөтөлбөрийг бол яг дэлхийн хэмжээнд яг бага насны хүүхдийн хөгжлийн чиглэлээр мэрэгсэн байгууллагуудад бүхэл байгууллагууд энийг acknowledge хийгээд одоо баталгаажуулаад тийм. Энэ бол үнэхээр энэ хүүхдэд таарах зүйл байна гэдгийг баталгаажуулсан байдаг. Тэгээ бид нар ч гэсэн дэлхийн маш олон байгууллагуудын сүлжээ байгууллагуудын гишүүн тэнд бас өөрснөө хувь нэмрийг оруулаад ажиллаж байгаа ажлуудаа бас туршлагаа хуваалцаад ингээ явдаг юм байна. Та бүхэн одоо дараагийн шатанд юу төлөвлөсөн байгаа вэ? Мэдээж энэ хөтөлбөрийг олон түмэнд хүргэхийг бол зорж л байгаа. Тэгээд ашигын төлөв бус учраас одоо хэрхэн энэ хөтөлбөрийг чанаржуулах мэдээж нөгөө юм гэдэг чи өөрөө нэг юм инерцтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэр инерцийг яаж бий болгож чинь хөрөнгө мөнгөний асуудал гэх зэрэг. За мэдээж төрийн бас байгууллага юм чинь хөрөнгө босох ажил бол амар том ажлуудын маань нэг байгаа. Үндсэн одоо юу гэдгийг агуулга хөтөлбөрөө олон нийтэд хүрэхээс гадна хажууд нэг амжилттай явуулахын тулд бас хангалттай хэмжээний санхүүжилт хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлууд бол маш чухал байдаг. Тэгээд за юуны төрөнд бол яг одоо яг хөтөлбөрийн хүрээнд харж байгаа ирээдүйн зорилго бол
Нэгдүгээрт нь одоо бол бид нэр эцэгчүүд рүү сургалтууд явуулж байна те. Гэхдээ энэ бол мэдээж хэрэг Улаанбаатар хотод нэлээд явагдаж байна. Яг дийлэнх хүн маань энд ч байна. Гэхдээ ер нь бол орон нутг руу чиглэх гэсэн ажлуудыг бас хийгэж бодож төлөвлөж байгаа. За хоёр дахь ажил бол том ажил бол тэр хүүхд таарах үйлчлэг үзүүлдэг ийм эрхлэгч нар байна л да Монгол улсад. Тэгээд тэр хөтөлбөрийг одоо илүү одоо хүүхд харж байгаа ээж аавуудад тий эрхэлж байгаа энэ одоо бизнесийг эрхэлж байгаа хүмүүсээр бас хүрэх ажлуудыг хийж байна тий. Манай энэ програм бол маш урт 5 сарын програм байгаа. Бид нар давхар одоо юу гэдгийг нөгөө төрөнд урдсан шиг зөвхөн суралт өгөөд дуустдаггүй. Заавал ментор нь давхар идэг. Менторинг гэдэг нь ажлын байран дээр очиод бүр яаж хөвгтэй ажилт юм бэ? Тэ? Энийг зааж сурах ажлууд процессууд явж байгаа. Тэгээ энэ ажлыг бол хөшөөдөг өргөн дэлгэр явуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. За гуравт нь бол одоо түрүү нөгөө ярьсан хамгийн анх үүсгэн байгуулагдсан санаачлал бол асрамжийн газраас бидэрт маш их нөөц байгаа асрамжийн газарт ажиллах. Тэр энэ нөөцийг бас одоо Монголд байгаа үйлчлэгээ авж байгаа асрамжийн газарт үйлчлэгээ авж байгаа хүмүүстээс хүргэх юмсан гэсэн юм зорилготой 3 хөтөлбөр эхлүүлсэн. Одоо бол яг нөхцөл байдлын судалгааны ажил хийгдэж байгаа. Нөхцөл байдлын судалгаан дээр ямар чиглэлээр ажиллавал Монгол улсад хэрэгтэй байгаад байна. Яаж бид нартэй дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг бол тэр судалгаанаас харна. Судалгааны ажлын манай Монголын бас мэргэжлийн хүмүүс хийж байгаа. Тэгээд бид нар энэ судалгаа харж агаад одоо хөдөлмөрийн нийгмийн хамгааллын амтгаа ярьж агаад ажлуудаа тишээж эхлүүлэхээр төлөвлөж байна. За эдгээр ажлуудыг бас ирээдүйд амжилттай доктортой явуулахад эндээс санхүүжилт чухал гэж түрүүн хэлсэн. Тэгээ одоогийн байдлаар яг 2023 он хүртэл ер нь дийлэнхтэй гадны хөрөнгө оруулалттай бид нар зохион байгуулж ирсэн бол 23 оноос хойш бас дотоодын байгууллагуудын оролцоо бас нэлээд нэмэгдэж байна. Тэ манайхан бас нийгмийн төгс бус байдлыг хангах, нийгмийн хөгжлийг дэмжихийн тулд одоо бизнесийн байгууллагууд бас хувь нэмрээ оруулаад эхэлсэн ажлууд явагдаж байна. Яг одоо бид нар доктортойгоор хамтын ажиллагаа үүсгэсэн Лоринет сан гэдэг сан байна. Манай Монголын сан байж байгаа. Монгол залуучууд ажилдаг маш гоё хамт олон байна. За юу байна? Шүүдэр сангийнхан байна. Тэг бид нартай доктортой одоо хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. За тэгээд шоп эцэгмэн байна. За голомт банкыг бас дурдж болно. Тэг бид нэр үйл ажиллагаанд доктортой цагуужилт дэмжлэг үзүүлээд явж байна. Дизи консалтинг гэдэг манай одоо Маска байгууллагыг баг үүсгэн байгуулагдсан цаг хугацаанаас хойш дэмжиж ажиллаж байгаа. Ийм бизнесийн байгууллага байна. За тэгээд ингээд эднэрийн тусламжтайгаар бид нар бас бусад одоо бизнесийн байгууллагуудад хүрч ажиллах ажлуудыг хийж байна. Тэгээ удахгүй бас бид нар энэ 10 сарын 24-нд жижигхэн юм хөрөнгө босгох бас арга хэмжээ зохион байгуулах гад мэрэж байгаа. Тэгээд бас тасрамд хэлэхэд энэ үйл ажиллагаанд бас хүрэлцэж ирээд хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр бас өөр хувь нэмрийг оруулах юм бас боломж байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгэхээр юун дээр хөтөлбөрийн тухайд бол ойлгомжтой яг яаж бий болсон өнөөдөр юу хүртэл зорио явж байгааг манайхан ойлгосон баг. Тэгээд бид нэр таавас ярианд дурдсан харьцангуй залуу хүн амтай нийгмийг бүрдүүлсэн байна шүү дээ. Дийлэнх олонх нь бол их залуудаа орж байгаа. Тэгээд юу гэж нэхлээр нэг юм хөгжих боломж бид нарт айгүй өндөр байгаа гэсэн үг те. Ирж байгаа үеэ бид нар сайн бэлтчих юм бол. Яг зөв. Тэгээд сайн бэлтэх хүсэл хүн болгонд л байгаа бах. Одоо дээр орой усгаа ямар байгаа нь тодорхойгүй. Дунд түвшиндээ бол тэлийг ихлээр тийм арга зам их цөөх юм шиг харагдаж байгаа. Ирж байгаа үед бол энэ бүхнийг мэдэхгүй, яахаа мэдэхгүй нэг хэсэг том бүлгэмэн тэнд байж байна. Бидний хийж чадах зүйл бол нэг тийм тайван амгалан, юмд сониуч, тэгээд асуудал болоход сүрэн төсвөрлөх чадвартай нэг тийм агуу түүхээ мэддэг тийм хүмүүсийг л одоо бүтээмэр шүү дээ бид нар тийм. Тэгээ нөгөө Монголын ус товчон дээр тэнгэр гэдэг агуулга айгүй олон дурддагддаг тийм. Тэгээд энэ тэнгэризм гэдэг нэг үзэлч байна. Тэгээ яг би орчуулгахдаа бол One Sky гэдэг нь агуулгын хувьд бол бид нэр доороо ямар байх нь хамаагүй дээдэлтэй бол яг нэг төрлийн тэнгэртэй учраас бид нэр нэгдэх ёстой гэдэг нэг тийм хүүхдийг ялгалгүй харьцуулах үүднээс энэ нэрийг өгсөн юм байна гэж би зөв тааж бодож исэн. Тэгээ таны юунаас бол бас зүгээр дэлхийг агуулад тайлбарлах шиг болсон. Тэгээ яг уулын мод урттай богинтой хүний олон сайнтай муутай гэдэг шүү дээ. Гисэн идэж бүгд дээшээ харах юм бол дээр маань нэг л тэнгэр байгаа байхгүй тийм. Тэгээд
яг би бол энэ подкастыг хийж байгаа манай хамт олон бол бас л нэг ижлэхэн зорилготой. Зөвхөн хүүхэд эхэлтгүү хүн гэдэг утгаараа бүх хүндээ зориулаад туулж байгаа энэ амьдралд нь хэрэг болцгооц мэдээлэл мэдлэгийг хүчээл гэж бид нар зорддог. Тэгээ энийг бид нэр аль болох хүртээмжтэй байлгахын тулд үн төлбөргүй YouTube гэдэг суваг дээр сонсдог энэ подкастуудын платформуд дээр тавьдаг. Гол зорилго нь бол ижлэхэн учраас тантай ярилцахад их таатай байлаа. Тэгээ нөгөө асуудал байгааг хэлэхэд айгүй амархан байдаг. Асуудлыг яаж шийдэх гаргалгааг нь арга зүйтэй хэлж өгнө гэдэг нь хамгийн хүнд хэсэг нь байгаа. Тэгээд энийг хэлж чаддаг шинжлэх ухаан бол заах арга педагог байгаад байдаг те. Тэгээ хүний өөрийнх нь зан төлөв тохируулаад яавал энэ хүн сурч энийг хэрэгжилж чаддаг вэ гэдгийг л судалдаг шинжлэх ухаан байдаг. Манайх бол бид нар нийгмээрээ багш болохгүй болчихлоо шүү дээ. Тэ багшийн хомсдолтой. Тэгээ нийгмээрээ яг бие биендээ зөв зүйлээ сургачдаг болохгүй бол тэгвэл бид нар их өсрөнгөө хүч юм болов гэж тааж байгаа. Танд боломж олцсных ажил үйлсэд амжилт хүсье. Тэгээ маш олон хүмүүст хүрээд манай тэгээс 6 настай хүүхдүүдийн боловсролыг дээшлүүлээд тэг яг нөө юу сурах ёстой, мэдэх ёстойг нь аав ээж багшаар нь дамжуулаад хүргэж өгөөрэй гэж танаас хүсгэнэ. Маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр ийм сайхан боломж олдоод тий бас эцэгчүүд мэдээлэл хүргэх боломж гарч байгаадаа чин сэтгэлээсээ баяртай. Тэгээд манай байгууллагын одоо зүгээс бол бид нар үнэхээр одоо хүүхд олгон хөгжихийн боломжоор хангалтаасаа гэдэг дээр бол илүү акцент өгчтэй тэр боломжийг бий болгох юмсан ингээд ажилтдаг байгаа. Тэгээ хамтарч ажилтдаг бас байгууллагуудтай ташрамд бас баярлалаа гэж хэлмээр байна. Маш олон хүмүүсийн хичээл зүтгэл санаа тий дэмжлэггүй тэгэхтэйгээр бид нар одоо өнөөдөр хүртэл энд ажиллаж байна. Тэгээд маш олон жил энэ олыгаа олон одоо үр өгөөжийг олон хүнд хүргэх юм боломж гарна гэж найж ингээд тэрэнд бас та бүхэн хувь нэмрээ оруулаад биднийг ураад тий мэдээлэл өгч аваад маш баярлж байна мандуулаа. Тэгээд танаа хамт олон ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. За үзэгчдээ та бүхэн өнөөдрийн агуулгыг энэ хүртэл үзсэн бол танд би бас маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэ сэдвээр та бусдтай хуваалцаарай, энэ сэдвээр өөр хоорондоо ярилцаарай. Тэгээд нөгөө хүнд хариу нөхөөгөө тус гэж зүйл байдаг хүн юм шиг байгаа. Зүгээр миний ойлгожоор хэрвээ хин нэгэн танд тус болоод тэрнийхээ хариуд юу ч хүсээгүй байх юм бол хүссэн зүйл нь нийлвэж даалд байгаа. Тэр нь юу вэ гэхээр та бусад хүнд ч гэсэн хариу нөхгүйгээр тус хүргэх л зүйл. Тэгээ энийг ингээ гинжин хэлхээгээр явсаар байгаад эргээд нөгөө танд туссан хүн дээр өөр хэн нэгнээр очих. Буюу бид нэг хим буюу нэг нийгэм гэдэг чи яг л ингээд бие биенээсээ харилцан хамааралтай байгаа гэдгийг л илтгэж байгаа зүйл байна. Тэгэхээр та өөрт байгаа сайн зүйлээ дан ганц өөртөө битгий хадгалаарай. Тэгээ өөр хэн нэгэнд хариу нөхөөгөө тусаар хүргээрэй гэж танаас хүсье. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай тань жаргалыг хүсье. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү өргөжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив үйлгэх боломжтой шүү. Танд баярлалаа.